засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлцгээе. За төсөл санаачлагчийн илтгэлийг эхлээ сонсчий. Сангийн сайд баяр зөвгт танилцуулга хийн. Баяр зөвгт сайдыг эндэрт урьж байна. Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын эдийн засаг өргөжин тэлж өсөж байгаа өнөөгийн байдал цаашдаа хандлага нь засгийн газрын үн цасыг зөвхөн улсын төсвийн удирдлагын чанартай дутагдлыг санхүүжүүлэхэд буюу богино хугацааны хэрэгцээг хангахад бус урт болон дунд хугацаанд тогтвортой үр ашигтай өрийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдэж байна. Санхүүгийн салбар дахь хөрөнгийн оновчтой хуваарилтыг бий болгох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төрийн тодорхой төслөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгсэл болгон ашиглах шаардлагыг бодитоогоор шаардж байна. Манай орны хувьд төсвийн тэнцлийн алдагдлыг гадаадаас зээл тусламж авах замаар нөхөж байгаа ч сүүлийн жилүүдэд төсвийн цаг зуурын хүндрэлийг санхүүжүүлэх дутагдж байгаа их усүрийг засгийн газрын үн цас гарган дотоод их усүрээс татах замаар бүрдүүлж байгаа нь оновчтой арга хэрэгсэл болж байна. Мөн ард иргэд рүү чиглэсэн нийгмийн халамжийн болон бусад томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагатай их усүрийг засгийн газрын боонд гаргах замаар шийдвэрлэж байна. Монгол улсын 2011 оны улсын төсвийн үзүүлэлтээс харахад төсвийн нийт орлого 2,675,5 тэрбум төгрөг, нийт зарлага цэвэр зээлийн дүн 2,782,7 тэрбум төгрөг байхаар төсөөлөгдсөн байна. Төсвийн алдагдал 107,2 тэрбум байхаар байгаа ба үүн дээр тогтворжуулалтын сан төлөвлөрөх 183,1 тэрбум төгрөгийн нэмэл 290,4 тэрбум төгрөгийн алдагдaltaй бичигдэхээр байна. Алдагдлыг санхүүжүүлэх их усүрт хандлагч орон санхүүгийн байгууллагуудаас авах цэвэр зээлийн өөрчлөлт 93,2 тэрбум төгрөг, дотоод гаргах засгийн газрын үн цасны цэвэр зээлийн өөрчлөлт 92,4 тэрбум төгрөг, хөтөлбөрийн зээл 66 тэрбум төгрөгөөр санхүүжигдэнэ. Мөн төрийн өмчийн хувьчлах арга хэмжээнээс 113,6 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Төсвийн алдагдлын санхүүжүүлэх их усүрүүдээс дээрх алдагдлын тодорхой хувийг санхүүжүүлэх ба их усүргүй алдагдал болох 55,5 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг нөх зорилгоор засгийн газар боонд гаргахаар төлөвлөж байна. Засгийн газар 2009 онд төрийн албан хаагчдын иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай 321 дугаар тогтоолоор 180 тэрбум төгрөг хүртэлх төгрөгийн засгийн газрын боондыг үе шаттайгаар арилжаалах замаар төрийн албан хаагчдын иргэдэд орон сууцны урт хугацаанд зээлийн их усүр бүрдүүлэхийг сангийн сайд даалгаснаар төрийн албан хаагчдыг орон сууцшуулах 4,000 орон сууц хөтөлбөр эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын орон сууцнд хамруулах орон сууцны зээлд хамруулах журмыг мөн баталсан болно. Уг журам төрийн албан хаагчдыг урт хугацаанд зээлд хамруулах их усүрийг бүрдүүлэх зорилгоор арилжаалах үн цасны хэмжээг төрийн албан хаагчдад орон сууцны зээл олгохоор орон сууц санхүүжилтийн корпорациас гаргасан шийдвэрийн багцын дүн үндэслэн сангийн яам тогтооно гэж заасан. Үүний дагуу орон сууц санхүүжилтийн корпорациас ирүүлсэн саналыг үндэслэн 72 тэрбум төгрөгийн засгийн газрын үн цасыг арилжаалахаар 2011 оны төсвийн тухай хууль тусгуулсан билээ. Төсвийн ерөнхийдэн загчдад хуваарлагдсан 4,000 ковод Монголын телевизүүдийн холбоо, өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сонины холбоонд хуваарлсан 200 ковод нийт 4,200 ководоос 2,500 төрийн албан хаагчдын зээлийн өсөлтийг судлан сангийн яамнаас 2000 онд санхүүжүүлсэн 80 тэрбум төгрөгийн засгийн газрын үн цасны их усүрээр шийдвэрлээд байгааг орон сууц санхүүжилтийн корпорациас мэдээлсэн. Ийм засгийн газрын 321 дугаар тогтоол гадаад дотоодын зах зээл дээр 180 хүртэлх тэрбум төгрөгийн засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжах гэж заагдсны дагуу төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгах үлдсэн 1700 төрийн албан хаагчдад урт хугацааны орон сууцны зээл олгох шаардлагатай санхүүгийн их усүрийг бүрдүүлэх 72 тэрбум төгрөгийн засгийн газрын үн цас гарган арилжаалах саналтай байгаамаа. Үн цасны зах зээлийн тухай хуулийн 4-2-т засгийн газар улсын их хурлын зөвшөөрлөөр нийтэд санал болгон үн цас гаргаж болохоор төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 7-1-5 засгийн газар улсын их хурлын зөвшөөрснөөр засгийн газрын үн цас гаргах бүрэн эрхтэй байхаар тус заасан. Иймд улсын их хурлын гишүүд та бүхнээс 2011 оны төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 55,5 тэрбум төгрөг төрийн албан хаагчд болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаанд нийт зээлийн их усүрийг бүрдүүлэх зорилгоор 72 тэрбум төгрөг нийт 127,5 тэрбум төгрөгийн үн цас гаргах арилжаалах асуудлыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Уг 127,5 тэрбум төгрөгийн
үнцээс гаргах асуудал нь 2011 оны төсвийн хуулинд суусан болохыг та бүхэнд хэлэхэд хэлье. За анхаарал тавьсанд баярлалаа. Уул нь бол янз бүрийн шүүмжлэлт ханддаг. Гэхдээ одоо өөрт нь бас шүүмжлэлт хандахгүй болохгүй наа. Энэ асуудал бол цоошин асуудал биш. Өнгөрсөн жил төсвийн хуулийг батлахад манай төсөв 9.9% алдагдaltaй батлагдсан. Тэгээд төсвийнхээ алдагдлыг ийм их усруудаар санхүүжүүлнэ гэж бүгдийг гаргаад за их уср байхгүй 55.5-ын бонд гаргаад санхүүжүүлье гэдээ улсын хурлөөр баталсан байхгүй. Тэгээд энэ баталсан зүйл дотор бол бас 72 тэрбум төгрөгөөр 4,000 айлын төрийн албаагчдын орон сууцны хөтөлбөрийг дуусгая гэдгээ өөрсдөө бас баталчихсан. Одоо бол бид нар 2011 оны төсвийн тухай хуулинд ороод ирчихсэн байгаа 127.5 тэрбум төгрөгийн бондыг хэрэгжүүлэх эрхэл авч байгаа. Цоошин юм оруулж ирж байгаа зүйл биш байхгүй. Ийм зүйлийг л хэлэх гэсэн. За оюун хорол гишүүний асуултанд хариулъя. За оюун хорол гишүүний асуултанд хариулъя. Оюун хорол гишүүний нэгдүгээр асуултын хувьд бол энэ зээл орон сууц санхүүжилтийн корпорацаар дамжигдаж өгч байгаа 8% хүүтэй шууд иргэн нь бол авч байгаа. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуултын хувьд бол одоогийн байд энийг яагаад одоо төрийн албан хаагчид нэг 100,000 айлын орон сууцыг ингэж ингэж байгаа юм шиг ингэж харагдаад байгаа юм бэ. Тэгэхээр энэ зүйлээ ингэж салгамар байна. 100,000 айлын орон сууцыг санхүүжүүлж байгаа энэ эрэлт нийлүүлэлтэд дэмжсэн арга хэмжээгээ бол хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжүүлж байгаа. Энэ арга хэмжээ бол юутай холбогдуулж байгаа вэ гэхээр 2009 оны үед эдийн засгийн хямралд орсон үед тухайн үед барилгын зах зээлийг нэгдүгээр дэмжиж за нөгөө талаас нь төр өөрөө төрийн албан хаагчгаа тодорхой асуудлыг шийдвэрлэе гэдэг энэ хоёрын уялдаан дээр 2010 онд энэ төсөл хэрэгжсэн юм аа. Оюун хорол гишүүнэ. 2010 онд хэрэгжээд 80 тэрбумыг нь бол бид нар 2010 онд гаргаад санхүүжүүлсэн баггүй юу. Тэгээд энэ 4,000 айлын хөтөлбөрийн чинь бүх одоо их хурлын тамрын газар бүх яамдуудаар ингээ хууль хийгээд бүгдийг хуваарлчихсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргын тамгын газар гэдэг ийм хууль гаргацсан баггүй. За дээрэс нь 3 сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой яриад 200-ын код гараад ингээд 4,000-аар нэмэх нь 200 гэдэг ингээд 4,200-ийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байхгүй. Энийг хөтөлбөрийг хэрэгжүүлж хуваарийг гаргачаад хүмүүстэй гэрээ байгуулад явж байгаа. Одоогийн байдлаар 3,100 хүн авчаад байгаа эхнийхээс нь оролцоод байгаа. Ийм байдалтай байгаа. Тийм учраас энэ хөтөлбөрөө дуусгах үүднээс 11 оны төсөв дотор энэ хөтөлбөрийг дуусгах нөө хуваар хийгдсэн хүмүүс нөө хүлээлт үүсчихсэн байран дээр очиод үдцсэн захиалгуудаа хийсэн заримных нь гэрээ нэгтгэх бэлэн болсон байгаа байхгүй. Энэ хүмүүсээ дуусгах үүднээс энэ 72-ыг л нэмж гаргаад энэ 4,200 гэдэг хөтөлбөрөө дуусгачих гэдэг. Энэ бол ийм тустай асуудал. Яг хямралын үед нэг талаас барилгын үйлдвэрлэлээр дэмжиж нөгөө талаас төрийн албаагчдад дэмжиж гэдэг үүднээс гаргаж ирсэн тусгай хөтөлбөр байхгүй. За 3 дугаар асуулт. Орон нутгийн хувьд бол энэ бас тархацсан бол нэлээд сайн байна. Одоогийн байдлаар 3,109 хүнээс орцсон ингээ хамрагдсан байгаа. 3,109 хүнээс 1,924 нь Улаанбаатар хотоос орсон. Өөрөөр хэлбэл 61.9% байна. 1,185 хүн нь бол орон нутгаас байранд биш энэ төрийн албаагчд би явсан процесс хэлж шít. Тэгэхээр одоогийн байдлаар бол 38.1%. Ер нь ойролцоогоор 60-40 харьцаатайгаар энэ орон нутагт бол бас хангалт нь сайн байсан байна энэ хөтөлбөрийн хувьд гэд ингэж харагдаад байна. За дараагийн асуудлын хувьд бол ер нь төрөөс ямар бодлого өгж байгаа вэ гэхээр цаашдаа бид нар эрэлтийг бол дэмжийа. Төр эрэлтийг дэмжий. Өөрөөр хэлбэл моргжийн зах зээлийг хөгжүүлээд энэ гарааны их усрыг гаргая. Хоёрдугаарт нь энэ том 100,000 айлын орон сууц гэдэг хөтөлбөрийн бүх дэд бүтцийн төр тавьж өгье. Энтэйг холбогдуулаад Монгол Улсын хөгжлийн банкнаас гаргаж байгаа 800 тэрбум төгрөгийн 350 орчим нь бол энэ чиглэлд зарцуулагдах юм аа. Ер нь бол зах зээл дээр байгаа энэ байдлыг анхаар барилгын компаниуд бол арилжааны банкнаас зээл аваад нийлүүлэлт талаас нь бол өөрсдөө ажиллаж байгаа. Хамгийн гол хүндрэл эрэлт талаас нь худалдаа авагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол энэ байрнууд зарагдахгүй юм байдалтай. Тэгээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 168
компаниас байрыг худалдаж авч байгаа. Тэгэхээр энэ байр бол иргэд өөрөө очиж үзээд сонголтоо хийсний дараа зээлд хамрагдчих. Нэг За гүйцэтгэл хариулъя. Нэг төрийн албаагч бол 40 сая төгрөгийн моргжийн зээл авч байгаа 8% хүүтэй. Тэгээ ийм маягаар зохион байгуулагдж байгаа. Энэ 168 компани гэдэг бол үндсэндээ Монгол улсад бараг барилгын үйлдвэрлэл үйлчилгээ болж байгаа ихэнх компани бол хамрагдаж байгаа гэдгийг хэлэх гэсэн. За баярлалаа. Эхлээ баяр цагт хариулт өгч байна. За. Оюун орлогч нь би маш ойлгомжтой хариулсан шүү дээ. 100 мянган айлын орон сууц бол ард түмнээ бол ерөөсөө ангилаагүй. Одоо бол орлоготой, тогтвортой орлоготой хүн байвал харин оюун орлогч нь биелээд шүү дээ. Өнөөдрийн оруулж ирж байгаа энэ арга хэмжээ бол 2009 онд санхүүгийн хямрал болцсон байж байгаа үед барилгын зах зээл чинь ингээ зогсон байдалд орчихсон. Барилгын үйлдвэрлэгчийн зүгээс төр засаг энийг дэмжээч. Биднэрт бэлэн байгаа байр нь ойролцоогоор 4000 байр байна. Энэ дээр та нар эрэлт талд нь дэмжлэг үзүүлээч. Төр тэр үед бол эрэлт талын дэмжихэд хамгийн одоо тэргүүрийн шаардлагатай байсан нь бол төрийн албаагчдын асуудлыг шийдвэрлэе. Тийм учраас энэ хоёрыг жижигхэн програм болгоод хэрэгжүүлье гэдэг 10 онд хэрэгжүүлээд талыг хэрэгжүүлсэн байна. Тэнийг дуусгахын тулд бүх хуурийг хийцэн биш тийм чинь бүх яамдууд дээр гаргаад тэрэнд 72 дутуу байгаа учраас энийг гаргаад энэ програмыг дуусгахыг гэж. 100 мянган айлын хөтөлбөрчин бол одоо Монгол Улсын хөгжлийн банкаар дамжигдаад хийгдэж байгаа. Энд дээр бид нэр 350 орчим тэрбум төгрөгийг энд гаргана. Энэний үндсэн зардал нь юунд гарах вэ гэхээр томоор баригдах байгаа энэ орон сууцны хорооллуудын дэд үтс зарагдагдана. Тал нь бол үндсэндээ энд орох гэж байгаа тэр бага орлоготой иргэдэд 6% хүүгээр моргож авах боломжийг хангаж өгөхөөр ийм зохион байгуулж байгаа. Энэ дээр бол иргэдээ бол ерөөсөө ангилаагүй. Тогтвортой орлоготой иргэн байх юм бол орох болцоо нь бүрэн дүүрэн байгаа гэдгийг хэлэх гэсэн. Нэгдүгээр тэр алдарч олонгоос суугаад байгаа дараагийн асуудал бол ер нь бол моргожийн зээл цаашдаа бол банкар явах хэрэгтэй. Эсвэл тусгаалсан байгууллагаар явах хэрэгтэй. Тэр нь өөрөө дахтаад 2 дугаар зах зээл дээр худалдаж авдаг багч авах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж энэ ч өөрөө хөгжих хэрэгтэй. Гэтэл энэ чинь манай яг орон сууц санхүүжилтийн корпорацаар хийж байгаа чинь ингээд шууд хаагдчихдаг байхгүй юу? Зөвхөн зорилтод цөөн тооны орон сууцаар хангах бодоод нийцдэг. Моргожийн зах зээлийг цаашдаа хөгжүүлэхийн тулд энэ чинь өөрөө багслагдаад, зарагдаад, дахиж зарагдаад ингээд тэр моргож нь гарах мөнгө чинь өөрөө ихсээд байх хэрэгтэй байхгүй юу? Даблдаад. Ийм механизмыг хэрэглэхэд бол боломжгүй байгаамаа. Гэхдээ энэ 4000-ыг шуурхаа хэрэгжүүлэх үүднээс орон сууц санхүүжилтийн корпорацийг шууд өөрөө зээл өгөө. 8% зээл өгөө. Нэг хүнд 40 саяар өгөө гэдэг ингээд шийдвэр гаргаад энэ бол энэгээр хэрэгжээд дууснаа. За баталсан юмнуудаа тайлбарлаж ярихтаа ийм зүйл болоод байгаамаа. Улсын төсвийн хууль бол зөвлөл залтаараа батлагддаг. Тэгээ улсын төсвүүдэр бол маш тодорхой баталсан байгаа байхгүй. 72 тэрбум төгрөгийг орон сууцнд 55.5 тэрбум төгрөгийг төсвийн алдагдал. Энэ санал хураалах гэсэн жагсаалтын хүртэл байгаа шүү дээ. Одоо би улсын төсвийг ингээ баталж байхад бол жишээ нь 9 дугаар санал хураалтаар төсвийн орлогыг нэмэгдүүлж нөгөө их усргүй алдагдлыг нөхц зорилгоор 55.4 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлнэ гэдэг төсвийн байнгын орооны ажлын хэсэг төсвийн байнгын ороо дэмцээ гэдэг ингээ санал хураалт. Ингээд хууль байхгүй да. Бид нар өнгөрсөн оны 11 сард баталсан хуулийн дээр чинь энэ 127.5 тэрбум төгрөгийг тэрүүрний бондыг юун зарах вэ гэдгээ хувьчлаа баталчихсан. Тэгээд энэ маань болохоор алдагдлыг санхүүжүүлэх их усргээд манай нэгдсэн төсвийн зардал дотор шинээр гарах бондын их уср 127.5 гэдэг байж байгаа байхгүй. Би бол яг техникийн хувьд бол хоёр салгах нь зөв өө. Тийм учраас энийг ингээд баталж гаргахдаа нэг бондын тогтоол биш, хоёр бондын тогтоол. Төсвийн алдагдлыг хаах нь 55.5, орон сууц санхүүжүүлэх нь 72 гэдэг. Ингээд техникийн салгалтыг гаргаж. Би одоо ингээд цоошин юм шиг юм яриад байгааг нь бол ойлгохгүй юм аа. Энд чинь төсвийг хэлцэж явах үед эргэжил бид нар ийм хэмжээний бонд гаргаж ийм хоёр төрлийн арга хэмжээг санхүүжүүлнэ шүү гэж өөртөө ярьж баталчихсан зүйлээр хуулийн дагуу ирэх авч байгаа ийм л асуудал баггүй. За хоёрдугаар асуудалтай холбогдуулаад хэлье. Яагаад энийг одоо зогсоогоод
нийт иргэдтэй хамруулж болохгүй юм бэ. Энэ өөрөө хөтөлбөр тоогоор хязгаарласан хөтөлбөр. Дээрээс нь засгийн газар 2 удаа тогтоол гаргаад бүх яамд улсын хурлын тамгын газар, аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрыг оролцуулаад за дээрээс нь сонин ард төлөвчийн 3 холбоотыг оролцуулах хуваар хийсэн баггүй. Тэгээ бүх байгууллагуудад хуваар хийгээд тэрнийхээ дагуу нөгөө байгууллагууд нь дотроо ажилчдынхаа дунд шалгаруулалт явуулаад тэр хуваарийнхаа дагуу гэрээ хийгээд нөгөө хүмүүс нь байраа сонгож чадсан хүмүүс нь очиод орон сууц санхүүжилтийн корпорацид очиж гэрээ хийсэн. Тэгээд нэлээд хэсэг нь авчихсан. Нэлээд хэсэг нь хүлээж байгаа байхгүй. Тийм учраас өмнө зарласан энэ хөтөлбөрөө улсын хурл мөнгөний суулгацсан. Засгийн газрын шийдвэрээр гаргацсан. Энийг хэрэгжүүлээд дуусгачаал гэж байна. Ийм л асуудал байна. Тийм учраас ялгарлан гадуурхаад байгаа ерөөсөө тийм асуудал байхгүй. Өмнө явж исэн энэ бидний хөтөлбөр маань 2 жил дамжиж хэрэгжиж байгаа л ийм асуудал байгаамаа гэдгийг хэлэх гэсэн. Моргжийн зах зээлийг хөгжүүлэхэд бол цэвэр банк эсвэл цэвэр банк ус санхүүгийн байгууллага бол үүргийг нь гүйцэтгэхгүй. Эдгээр бол 2 дугаар зах зээл дээр ажиллах байхгүй. 1 дугаар зах зээл дээр ажилладаг байгууллага бол цэвэр моргжийн байгууллага. Тэгээ энэ нь бол манад одоо 2 төрлөөр байж байгаа. Нэг нь бол орон сууц санхүүжилтийн корпорац 100% төрийн өмчийн оролцоотой. За 49% төрийн өмчийн оролцоотой, 51% нь орон нутгийн өмчийн оролцоотой. Энэ байгууллага. Дээрээс нь манад Монголын ипотекийн корпорац гэдэг банкуудын хувь оролцоотой ийм моргжийн 2 байгууллага байж байгаа. Нэг нь болохоор анх дахь зах зээл дээр ажилладаг, нөгөөт нь 2 дугаар зах зээл дээр ажилладаг. Тийм учраас ерөнхий зохицуултынхаа өрөөнд бид нар моргжийн хуулийг бол гаргаад өгчөө. Тэгээ энэний чиглэлийн өрөөнд байгуулагдсан энэ байгууллага бол 2000 та хэдэн онд байгуулсан? 2007 онд лөө. 2007 онд байгуулагдаад өнөөдөр 11 он хүртэл 4 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад ирсэн. За баяр зах зээл нэмээд хариулъя. Холбогдох хуулиар зохицуулсан. Мистер Бонда. Хуулиар зохицуулт гэдэг чинь. Үгүй тэр нь болохоор банк ус санхүүгийн байгууллагын хууль нь байгаа байхгүй. Өөр тийм их холбогдох хэвээр холбогддог байхгүй. Саад. Энэ бид нар бол буруу зөвийн тухай асуудал юм уу, хууль зөрчсөн тухай асуудал бол яригдаг байнамаа. Яг тэгвэл моргжийн зах зээл өөрөө эсвэл Монгол банкнаас өгч байгаа яг арилжааны банкнаас өгдөг зээлийн асуудлаар биш. Банк ус санхүүгийн байгууллагаар өгдөг зээлийн асуудлаар биш. Энэ бол орон сууцны санхүүжилтийг зохион байгуулдаг моргжийн байгууллагууд өөртөө их. Энтэй холбогдуулаад бид нар тусгай сууль бол баталсан. За дээрэс нь банк ус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3.2 төслийн 1 засгийн газрын тусгай зорилттой сангаас олох зээлийн үйл ажиллагааг холбогдох бусад хуулиар зохицуулна гэж бичсэн байхгүй. Тэгээд чи моргжийн хуулийн дагуу л явж байгаа байхгүй. Энэ 2009 онд бид нар оруулж ирээд ийм асуудал байна гэдэг. Тэгэд энийгээ үргэлжлүүлэл дуусгаж байгаа асуудал. Яагаад гэвэл энэ өөрөө 4,000 хүн дээрээ бүх гэрээнүүд нэгээд хойр нь хийгдчихсэн байхгүй. Тийм учраас энэгүй ингээд дуусгаж байгаа. Одоо энэс цаашаа моргжийн зах зээлийг хөгжүүлнэ. Гэхдээ ийм хязгаарлагдмал хөрөнгөөр биш, аль болохоор их хөрөнгөөр хөгжүүлье гэж. Энэ дээрээ бол төрийн албан хаагч ямар салбарт ажиллаж байгаагаас нь үл шалтгаалаад энэ моргжийн зах зээлийг хөгжүүлнэ. Энд нь бол одоо хөгжлийн банкаар дамжиж байгаа тэр 350 орчим тэрбум төгрөгийг энэ жил зохицуулъя гэж. Тэрийг гэхдээ 2 үндсэн хэсэгт. Нэг нь болохоор дэд үстт нь, нөгөөх нь болохоор эрэлтийн хангах үүднээс авч байгаа иргэн өөрөө тогтвортой орлоготой байх юм бол 6% авдаг. Энэ тогтолцоор шилжүүлъя гэж. Энд бол төрийн албан хаагч ч бай, иргэд ч бүгдээр тогтвортой орлоготой байх хэрэгтэй гол юм. Тэгэл юм бол хамрагдаад явах юм бол болцоо нөхсөн бол бүрднэ. Нэг. Хоёрдугаарт нь орон нутагт ерөөсөө барилга байшин хаана байгаас шалтгаалж байгаа. Квотын бол ингээд ямдаар нөгөөд аймаг нийслэлийн засаг даргад нь өгчихсөн учраас бид тэр хэллээ шүү дээ. Нийт хамрагдсан 3,000 хүний чинь одоогийн байдлаар 40% нь орон нутгаас хамрагдсан байгаа байхгүй. Гэхдээ магадгүй байруудаа зарим нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд дээр авсан байж магадгүй. Энэ өөрөө барилгын компаниуд хаана тийм болцоотой байрууд барьснаас болж байгаа байхгүй. Яг тэгвэл одоогийн байдлаар үйл ажиллагаа болж байгаа 168 компаниас энэ байрнуудаа авах болцоог нь хангацсан байхгүй. Тийм болохоор иргэд өөртөө сонголт хийж байгаа байхгүй. Хаана байраа яаж худалдаж явах вэ гэдэг. Ийм сонголттой. За 3 дугаар асуудлын хантын тэрийг олж байгаа. За 3 дугаар асуудлын хувьд бүх дэд үтсийн асуудал Улаанбаатар хотоос
аймгийн төвүүдийг хорлож байгаа хар замын асуудлыг бол улсын төсөв хариуцнаа. Гэхдээ санхүүжилтийн эхлээд хөгжлийн банкнаас хийлгэж байна. Одоо бид нар цаашдаа энэ чинь бондо хөгжлийн банкны бонд чинь 15 жил, 10 жил, 5 жилээр. Тэгэхээр энэ гаргасан бондноос хэдийн хэмжээний хөрөнгө нь энэ хоёр чиглэл зарцуулагдсан байна гэдгээс шалтгаалж бид нар жил болгон улсын төсвөөр тодорхой хэмжээний хөрөнгө суулгаад явна. Тэгжээс нөгөө хөгжлийн банкаа алдагдaltaгүй ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр үндсэн үүрэг бол ерөөсөө аймгийн төвдөр байна уу, нийслэлд байна уу, энэ орон сууцны моргжийн зах зээл хөгжүүлэх зорилтоор баригдаж байгаа энэ байрнуудын хувьд бол үндсэн суурь дэд үтсийн төр хариуцнаа. За дөрөвдүгээр асуудлын хувьд одоо энэ моргжийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд шадар сайд инх бол дараагаар ахлуулсан энэ орон сууцлуулга асуудлыг эрчимжүүлэх үндэсний хороог байгуулсан байна. Энэ хорооны ажлын хүрээнд бол тодорхой тогтоол гаргасан байна. Ямар байруудыг бид нар эхний ээлжинд ямар байр авсан хүнийг эхний ээлжинд энэ моргжийн зах зээлд хамруулах вэ гэдэг. Нэгдүгээрт нь урд нь огт байранд орж байгаагүй, байрны зээл авч байгаагүй. Хоёрдугаарт нь 50 квадрат метр хүртэл өөрөөр хэлбэл тансан ангиллын юм уу олон өрөөтэй байр биш. Одоо нөхцөл байдлаа хангасан одоо бидний ядгаар бол 3 өрөө байр гэж яддаг ш. Тэр хэмжээний байр авах хэмжээ нь хамрагдж байгаа хүмүүст эхний ээлжинд моргшинд нь хамруулъя гэж байна. Үндсэн нөхцөл нь бол доктортой орлоготой байх ёстой гэсэн. Ийм л зарчим дээр суурилж явж байгаа. Үн бол хүндрэлтэй байгаа. Яг тэгвэл манайх барилгын материалынхаа гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дотооддоо үйлдвэрлэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол хангалтын одоо нөгөө ботлник гэж ярьдаг шүү дээ. Хангалтын хувьд бол импортлдог бараа ихтэй байгаа учраас явуулъя. Засгийн хамтран үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай улсын хурлын тогтоолын цэцлэг хилцэх нь зүйтэй гэсэн бага харааны санал хураалт явуулж байна. За гишүүдээр за 39 гишүүн санал хураалтанд оролцож 29 гишүүн зөвшөөрт 74.4% саналаар хилцэх нь зүйтэй гэж үзлээ. За анхны хилцүүлэгдгийг бэлдүүлэхээр төсвийн бага хараанд шилжүүллээ.